юм галцгаа бичлэг хийж. Тэгээд баярлсандаа ер нь бол хэлэх хөгж болтдгүй юм байна. Боячко энэ наавж болох нэ. Ер нь бол би өдөөд исэн тэгээд одоо нэг ихэнх үедээ бол бид хоёр ч нэг за амьдралаа босгох хий тий. За нэг юм тоолоод хий. За нэг тэгээд хий гэл аюу олон юмнаас болж хүүхдтэй болохыг аюу хойш тавьж исэн. Тэгээд яг 4 жилийн 9 сараас эхлээд за окей одоо ойлаа. Эцэл бол эзээ хүүхдтэй болсон ч явтээ гэд тэр үеэс эхлээд ерөнхийдөө хүүхдтэй болох гэж 9 шидээр хичээлээ. Тэгээд ерөөсөө хүүхдтэй болохгүйс аахгүй. Эмгэгт үзүүлээд би эмгэгт ер нь үзүүлсэн чинь ингээд өндгөвч жоохон асуудалтай байсан. Тэгээд таралснаас үүдэлтэй. Тэгээд сарын тэмдэг угаас ерөөсөө тогтмол ирдэггүй байсан. Тэгээд тэр нас ерөнхийдөө жинсэн болохоор амар хамааралтай юм лээ. Тэгээд ямар ч тай сарын тэмдгийг эхлээ тогтворжуулах хэрэгтэй. Тэгээд жингээ асах хэрэгтэй гэл 9 шид имчилгээ надад дээр хийх гээл. Тэгээд би ч гэсэн жингээ асгаал. Фитнест яваал. 9 шидээр үтсэн ч гэсэн сонин. Ерөөсөө жин хасагдахгүй. Тэг яг хуу тэгсэр нэг дасгал ихтэл надад тийм хүндрэлтэй. Эхэндээ аюу би өвдөл амар хэцүү байсан. Сүлд ингээд хүндрэлтэй хаа болоод байгаа юм нэ тухахгүйсэн. Тэгээд яг сүүлийн удаа эмнэлэг дээр очиод үзүүлсэн чинь за юмыг яж мэдгүй дараа 7 хоногт нэг тестээр үзээд сарын тэмдэг чи ирэх үеэр сарын тэмдэг докторжуулах юм уу ингээд тэгсэн чинь би тэсгүй өнөөдөр буяаг байхгүй орно гэж асуусан чинь амартай юм бэ. Одоо цэргийн баяраар хийлээ да тий өнөөдөр чинь 3 сарын өнөөдөр 15 маргааш 16 тэгээд 2 дахь цэргийн байхгүй тэгээд би нэгтгэд имлэг орчоод ирд юм лүү гэж бодож чинь. Тэгээд зургийг аваад ахуулаад тэнгүүтээ гой хөөрхөн юм бэлдэж байгаа. Буяа сюрприз харъя та. Буяа надаас илүү яг үндэ хүүхд хүлээж байгаа. Тэгээ буяага 30 өрхөөс өмнө болгондоо гэсэн чадаагүй. Тэгээ яг 31 өрхөөс өмнө ямар ч тач болгочлоо. Би аюу залбирсан бит хоёр яг зөв үедээ хүүхд өгөөрэй те бурхан дандаа зөв цагт бүх зүйлээ өгдөг гэж итгэдэг учраас аюу залбирсан. Тэгээд имлэгээс бол баг хэрвээ боломжгүй байх юм бол үр шилжүүлэн суулгах талаар ч гэсэн бодоорой гэж хэлж исэн. Гэхдээ бидний бурханд боломж үзүүл гэж үнэхээр байхгүй. Тэр би имлэг орсон. Тэгээд 6-7 хоног 5-6 хоногтой гэсэн. Өнөөдөр би буяад хэлнэ. Тэгээд торт хэлсэн. Жижигхэн бүрхэн сюрприз барья гэж бодож байна. Гэхдээ хажууд нь ингээл хүн хордлого өгөөл ингээл юм мэдчих чадахгүй, унтаж чадахгүй, тэгэл өглөө бас босч чадахгүй гэл ингээл идэх чинь мэддгүй юм байна. Тэгээд анзаардгүй юм байна. Би тэгтээ хажууд нь сайн жүжиглэж байгаа л та гэл хэрвээ гэл дандаа тэгж яриад тэнгүүд ерөөсөө яаж нэг нэр ингээс болцсон гэж бодог юм шиг. Тэгтээ тэгээд болчлоо шүү дээ. Одоо тэгээд өнөөдөр би бас компанид хэлэхээр явж байгаа. 7 эрэгтэйгийн тунд би ингээд одоо үдээс хойштой би ганцаараа шууд үлдчихдэг. Тэгэл ямар ч тач тэгээд манай захирал болохоор аюух дандаа тэгж хэлдэг. Та нар хүүхэд гаргаа, хүүхэд гаргаа. Эртхэн шиг хүүхэд гараа, 2 хүүхэд гарах та нар гэл дандаа юу эрттэй ажилчтай л гэдэгхгүй. Тэр нэг надад хандаж хэлж байгаагүй би мэдгүй зөө. Би надад хандаж хэлж байгаа ахтаа л гэж бодож хүлээж авдаг. Тэгээл сүлд ч гэсэн би тэг санамсаргүй ингээл юу хоорондоо юм яриасан чи маа захирал гэл одоо нэрний талаар ярьсан байхгүй. Нэр гэдэг аягүй чухлаа хүний хувьд. Хүмүүс өөрийг нь юу ч удаад аваар хүн ерөөхдөө л өөрийнхөө амьдралыг шийдчихдэг. Тийм болохоор нэр маш чухал шүү гэдгийгснэ. За юу жие нэр чухал шүү. Манайхан дундаас чи л хамгийн түрүүлж хүүхдийн нэр бодох бах та гэл энийг л тэгсэн. Ингэж хурдч хүүхдтэй болсон манай захирал төсөөлөв л ах л та. Манай захирал тийм сонирхол биш.
оройг л хүлээж та би. Манай нөхөр ерөөсөө юу ч мэдээгүй болохоор өнөөдөр орой нөө 9 бүлэгтэй. Би тэрийг нь яа боловч гэлтэй нэш. Харахгүй тулд юу ч хэлээгүй. Тэгсэн амар нойр өрөөд болтгоо хүчээр очиод яг минь өхөөс. Бэлгийн нөхгүй эсэн шидээр дуусч гинөө яаж гинөө асуугаад ахчих та бүр амар мэдрэмжгүй маа. Та бүр амар мэдрэмжгүй. Тэрийн баярын цэрэгт явсан үнэ. Баярлалаа энэ. Эхлээд 이거 뭔지야? 와 이거 뭐야? 짜라 짜라. 와. 야야야야야. 아이고라 할때쇼. 오 와우 나 хоёр зураас штэ. Зүндэ шалгасан шүү дээ. 아이고. 할때쇼. 이러хгүй 와. 나 이게 болох нэ. 와 баярлалаа. 열어봐. 열어봐. 오 와우다. 짜란. 이렇게 임배. 아빠 우리 겨울에. 아 겨울에. 우리도 어떡해야 그진. 야. 자 드슬려고요. 드슬려고. 같은 거고 이게 яг эмчин юу гэж хэлэх болоо гэдэг ингээ байгаадсэн байгаа байхгүй юу? Эмч юу хэлэх болоо гэж. Тий. Тэний эмчигдээ та үзүүлэх хэрэгтэй гэдсэн шүү дээ. Тэгэд ерөөсө гадарлаагүй юу? Гэт яг ингээ мөн баха. Биш юм болоо, мөн юм болоо, биш юм болоо гэд. Яаж ч надаас нууч чадчихаа. Би хизээ битсэн гэж бодож байна. Хизээ. Хагсан. Энэ түрэг харсан дөө. Тест хийчихсэн ба та. Анна ч наа урч уул хагсан. Тийм бага биш тийг хийц. Айгу баярлаа. 저기 나가고. 아니 진짜 хөрхөө нөө. Одоо энэ гэсэн үг шүү дээ. Аха, энэ ингээ сантиметр л цаа. Одоо 6-7 хоногтэй. Гэт чинь юу вэ? Хизээ нэх гэсэн үг. А бас тэрийг таацуулган гэнэ. 짜란. 열심히 살자. 예스. 말해서 쇼 아질다. Тэгээд шинжилгээнүүд ч юм уу тэр жирэмсний хүү шинжилгээ авахгүй юу? Аа. Тэгээд тийм болохоор тэр нөгөө сарын тэмдэг докторжуулдаг юм чи бүгдийг буцаас авах. Аа. Надаас амар их нуусан байж та. Тэгээ хүү хажууд чинь портлоо өгөө дахиад ах чи ойлгохгүй та бүр өнө мэдрэмжгүй нас. Би бүр ёо сая бүр айлтыг унтчих чинь шүү. За харъя. ам задарлаа. Би тэнийг ингэх байх гэж бодоод орой хэлж байгаа. Тэгэхгүй бол 9 бүлэг дээр. Тэдээс мэдсэн чи энэ жилдээ бүгдээрээ дүүтэй болно гэдэг чинь. Нөгөө төл яг юу ингэсэн байгаа. Айгу ол барих чинь гэж бодоод. Одоо гоё сулааныхан даа гоё сюрприз барь. Хай. Хай ээжээ. Арай минь. Баярлаа. 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 Ихгэн авч ирэхгүй нэ хүлээгээ гэж байна. Тийм хүн цэргийн баярыг билүү өгөх гээд байна. Аруукадэ. Аруукадэ гэдэг юугаа мэдэх үү те?
Нааш яг бүгд талмаар ирсэн юм уу? Бүгд талмаар ирсэн байна энд. Ямар гоё юм бэ? Энэ ямар стендат комик. Наач одоо юу ахад нэг дүүгээс. Энэ юугаар ойлгохгүйсэн болохоор ямар хэсэгээс гарах вэ? Тэгсээр нээр гэж үгээд. Баярлалаа. За сайн байгаа. Баярын мэнд байгаа. Баярын мэд. Баярлалаа. Баярлахаас болж байгаа юм уу? Ээж ага та ээжтэй хамтнаа хардаа. За. Алж байгаа. Ээж хайч гоё юм харуулах гээд байна. За. Сара. Ачаад авч гэдэг жагаад жоохон амралттай үзэн шүү за. Амралттай үзэн шүү. Баяраар хүүхдүүдийн гэсэн тэгээд юм уу үлээ. Одоо биесээр гамж байгаа ч дижитал дээр очиж хүүхд татна шүү. Одоо амралттай зохицуулж байгаа. Хамаагүй ядарч. Ардине. Би нөөж өнөөдөр л буяад хэллээ. Нөөс өнөөдөр хэллээ гинэ. За. Хасаа нэмээд. Тхөө. Тийм үү? За хажуудаа байгаа хүмүүстэй хүмүүлүүгээ хараад та өнөхөр хөөх юм аа гэж. За дахиад хажуудаа нөгөө талтай байгаа хүн хараад та өнөхөр ухаалаг юм аа гэж. За одоо тэгвэл сүйдээ өгсөө. Манайха одоо яг сүйдээ өгсөө. Яг хажуудаа байгаа хүн зүгээр харж. Бид нэр дүүтэй болсон. Нэрээ бид нар дүүтэй болсон. Тэгээд нэг 3-7 хоногийн өмнөөс Буяагийн гэр бүлийн төлөө залбирах хүртэл. Өмнө нь ерөөсөө тийм залбирлыг хийдэг байсан. Тэгээд залбирах хүртэл ягаад чинь хүүхдийн төлөө залбирдаг гэсэн аахгүй юу? Залбирал орж ирээд байсан аахгүй юу? Тэгээд өдөр болгоо эсний өмнө залбирч та нарын төлөө бүгднийг төлөө залбир. Тэгээд Буяагийн гэр бүлийн төлөө залбирахаар л хүүхдийн төлөө залбирч байгаа юм шиг залбираад тэгж үед Бурхны нэг үг дандаа байсан. Юу гэхээр уман үр жимс бол Бурхны бэлэг юм аа. Энэ бол Бурхны бэлэг гэж. Тэгээд энэ үг л орж ирээд байсан. Тэгээд Ичко надад хэлсэн аахгүй гэх чи би хүүхд болсон. Оо энэ бол үнэхээр эзний хийсэн ажил. Израиль хэдийн хийсэн байсан байна гэж өгсөн байна гэж. Тэгээд үнэхээр талархаж чинь энэ бол үнэхээр өрөөл байгаа. Амээ. Бүгдээ хамтдаа гал сунгаад өрөөж залбирч үгүй.